Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн дугаартаа тавтай морил. За бүрөө. Өнөөдөр би чамд Монгол ардын дуу заахаар бэлдэж ирсэн. Монгол ардын дуу юу? Тийм. Чи хотгодын унаг гээд Монгол ардын дуу сонсч ирсэн үү? Үгүй ёстой сонсож байгаагүй мэн. Тийм үү. Энийг бараг Монгол хүүхэд болгон мэддэг дуу баха. Би хүүхдийг тоглохоор мэдгүй байгаа хөө. За, тэгвэл хуйлаа эхлээд хамтдаа хотгодын унаг гэдэг дууга сонсоод үзгөө. За тэгье. Ламаа. Энэ морины тухай дуу ямар их байдгийн би? Үхрний тухай дуу ядаж ганц байж болдгүй мүү? Үхрний тухай дуу байгаа штэ. Ямар дуу байдгийн? Эвэр сүүлэн тэнцүүхэн байдаг эзэндээ элдэ өхөр хоёр жилээ гэд байгаа штэ. Наадах чинь зүгээр дууны хэсэг үздэй. За яах вэ чи тэгээд үхрний тухай дуул гэд бодчихгүй юу? За би ер нь өөрөө зохиоч те. Нэрээ тэгж болох юм биш те. Одоо үхрний тухай дуу зохионо. Ерөөсө мөрөө та хоёр зориулаад би гоё үхрний тухай, тугалны тухай дуу зохиогоод өгөх үү? За тэгье. Та яг маргааш зохиогоод өг. Маргааш үү? Тийм. Дуу чинь тийм хурдан зохиогдож, тийм хурдан бүтдэггүй байхгүй юу? Үгүй яг маргааш л гэсэн бол маргааш. Үгүй тийм хурдан зохиож би чадахгүй хаа. Ямар ч байсан бодцгоод, сайн бодож, олон удаа бичиж байгаад тэгээд сайн дуу зохиож чаддаг байхгүй юу? Тэгэхээр би ямар ч байсан та хоёрт зориулж гоё үхрийг магтсан, тугалыг магтсан дуу зохионо. За ойлголоо. За одоо хоёулаа энэ хотгодын унаг гэдэг дуугаа сурах уу? За тэгье. За эхлээд дууг сурахтаа яах вүлээ? Үгийн цээжлэн тийм ээ? Аян цээж болдгүй юм. Аян бас цээжлэн. За тэгье. За эхлээд үгийн цээжлэе тийм ээ? За. Хотгодын унаг нь хөө. Хотгодын унаг нь хөө. Хонгор халзан зүстэй дээ. Хонгор халзан зүстэй дээ. 25-ны найран дээр. 25-ны найран дээр. Хоохон цолыг авсан да. Хоохон цолыг авсан да. Унаг нь насандаа уягдаад. Унаг нь насандаа уягдаад. Дааган насандаа давхиад. Дааган насандаа давхиад. 7 хошуу наадамдаа. 7 хошуу наадамдаа. 7 удаа төрүүлжээ. 7 удаа төрүүлжээ. За 3 дахь адаг нь хаадын үүдэн дээр. Хаадын үүдэн дээр. Хазаартай дүүхэлзээд. Хазаартай дүүхэлзээд. Ноёдын үүдэн дээр. Ноёдын үүдэн дээр.
Ногттойгоо дүүхэлзээд. Ногттойгоо дүүхэлзээд. Хошуудаа үрсэн хяа нараар. Хошуудаа үрсэн хяндраар. Хазаарын жолоо өргүүлээд. Хазаарын жолоо өргүүлээд. Хам торгон хамжаарыг. Хам торгон хамжаарыг. Хайрах хөлсөө шингээжээ. Хайрах хөлсөө шингээжээ. За хамгийн сүүлийн батг нь алтан сайхан амгайг нь. Алтан сайхан амгайг нь. Аягийн тааруулж татаарай. Аягийн тааруулж татаарай. Ар сайхан зоогийн. Ар сайхан зоогийн. Аяар гуйдаарай. Аяар гуйдаарай. За ийм үгтэй дуу байна. Энэ дууны утга нь штэ бөөрөө. За. Ингээд уралдаанд уралддаг морины тухай. Тэр морийг магтаж дуулсан тийм дуу байна. Тэгвэл би бас уралдаа төрүүлчих л та. Тэгвэл дуутай олчих юм шүү. Тоглолтын уралдаан гэж байт юм уу? Байлгана. Би найзуудыгаа дуутчих. Найзуудыгаа дуудаад найзуудтайгаа уралдчих юм уу? Тий, би бүгдийг төрүүлнэ. За. Мөөрөө, чи тэгээд өөр хідэн тоглолтнууд аах уу? Өөр алгаа байгаа, шараа байгаа. Улаанаа байгаа. Би уралдах юм уу? Гүй ээ, чи манай тоглолт найзуудын нэр واخгүй юу? За. Өөр зөндөө байгаа. Тоглолтны уралдаанд намайг оруулах гэж байна уу гэж бодлоо шүү. Ер нь та орсон ч төрүүлэхгүй дээ. За. За одоо харин хоёлаа ингээ дууга айтэн дуулж үзье тийх үү? Яагаад дуулахгүй гээд байгаа юм? Мөөрөө чи намайг өөрөө чи дуунаас хоолоо. Чи хизээж дуулж чадахгүй мэргээд тэгш хоолоод шүү. Тийм үү. Танд бас хэлээ үстий. Гэтэ мөөрөө тэгж хэллээ гэж чи дуу сурахгүй байж болохгүй шүү дээ. Гүй би дуулахгүй. Угаасаа чадахгүй мэлээ. Бөөрөө. Монгол ардын дуу гэдэг чинь монголчууд бидний соёлын бит бус өв байхгүй юу? Чи соёлын бит бус өв гэж ойлгож байна уу? Бит бус өв үү? Сүнс үү? Үгүй ээ. Соёлын бит бус өв гэдэг нь монгол ардын дуу, монгол ардын бүжгүүд, за тэгээд язгуур урлаг гэх мэт хүн өөрөө сураад одоо монголчууд бид өөрсдөө үе дамжуулан ингээд сураад цааш нь үр хойждоо өвлүүлэн үлдээгээд явах тэр зүйлсийг хэлж байгаа байхгүй юу? За. Монгол хүүхэд бүр, монгол хүн бүр, монголчууд бүгдээрээ монгол ардын өв соёл болсон энэ монгол ардын дуу, шүлэг, бүжиг, наадам, тийм ээ, язгуур урлаг, хөгжмүүд гэд бүхий л зүйлсийг өөрийнхөө чадах хэрээр сурч за цааш нь үр хойждоо өвлүүлэн үлдээх ёстой юм аа. Тэгээд би одоо өнөөдөр чамд ингээд монгол ардын дуу заагаад байна шүү дээ. Ойлгосноо? Би наадах чинь заавал сурах хэрэгтэй юм байна те. Тийм. За, сурыг. Би бас энэ хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй юм биш үү? Яа. Тэгвэл манай Монголын уламжлалт үргэлжлээл байх юм байна те. Тийм, үргэлжлээд ерөөсөө алдагдахгүй, дуусахгүй, мартагдахгүй байх нь шүү дээ, тийм үү? За тэгвэл хоёулаа одоо дуугаа сурыг. За тэгээ одоо дуулж үзье тийм ээ. Хотогойдын унаган хөө хонгор халазан зүстэдэ 25-ны найран дээр хохон цоллыг авсан юм аа. Би чамайг хөгжүүлэх гээд ингээд дуу зааж өгöd ачаан чи өөрөө ингээд маялаа сурахгүй. Гүй чи ичмээр биш үү? Юу нь ичмээр байгаа юм? Хүүхдүүд намайг толгоорч ийн гэвэл яах юм? Ингээд шинэ юм сурахтаа хүн эхлээд шууд сураад чадчихдгүй зү. Ахин бэлдэж, ахин ингэж дуулж үзчихээ сурна штэ. Тэгэл жоох хэцүү байна. Зүгээрээ хэцүү байж байгаа сураад тэгээд амархан болно штэ. Арай тогтоож амжихгүй байна уу? Арай л амжихгүй. За тэгвэл хоёлаа дууга дахиад нэг сонсоод үзье.
Өөрөө Аа. дуу сурах тийм хэцүү байна уу? Бүр арай л хэцүү байна. Тийм үү? Хүүхдүүд бүр ийм жоохноосоо эхлээл монгол дуугаа дуулаад сурдаг ш дүгэн. Би том болохоор чадахгүй байгаа юм болов уу? Үгүй баха чи жоохон хичээхгүй байх шиг байна. Би уг нь хичээгээд байгаа. Тийм үү? За гэтээ шууд эхний өдрөө дууг бүтэн сурчна гэж байхгүй л дээ тийм ээ? Тийм баха. Чи харин энэ дуугаа сайн сурна шүү заяа. За би ч дараа дуулж өгье за. За дараа яг бүтэн цээжлээд надад дуулж өгөөрэй заяа. За. Тэгээд бас үзэгч хүүхдүүддээ ч гэсэндээ дуугаа бүтэн сураад дуулж өгье шүү заяа. За. Амлаж гин үү? За би амлаж гин. Үзэгч хүүхдүүддээ бас. Үзэгч хүүхдүүдэд би амлаж гинэ. Юу амлаж байгаа лээ? Дараа дуугаа сурахаараа бүтэн дуулж өгнө гэж. Ямар нэртэй дуу илээ? Хотгоотын унаг үстий. Тийм. За чи амласан шүү. Амлалтаа заавал биелүүлнэ шүү заяа. За. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ хотгоодын унаг дуугаа бүтнээр нь зөв үгтэй сайн сураад аваарай. За одоо 2 дугаар бадгаа дуулах бөрөө. За тэгье. За. Унаган насанда уягдаад даган насанда дахиулаад долоон хошуу наадамда долоон удаа төрүүлжээ. Алтан амгайгийн аягийн таруулж татаарэ ара сайхан зоогийн аяар гуйдаарэ. За ийм үгтэй ийм аятай хотгоодын унаг гэдэг маш гоё дуу байна. Амар гоё дуу байна уу? Амар гэж битгий хэлжий бөөрөө. Маш гоё дуу байна. Үнэхээр сайхан дуу байна гэж хэлжий заяа. Маш гоё дуу байна. Үнэхээр сайхан дуу байна. Яг зөв. Амар гэдэг үг чинь муухай үг. Бас амар дуу байна. Үгүй амар гэж хэлэхгүй. Үнэхээр сайхан дуу байна гэж хэлээрэ. Үнэхээр сайхан дуу байна. Яг зөв. Өнхрүү шүлгэр. Эртээ урд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр Эмгээ өнхрөөс боо хийгээч. гурил байхгүй юугаар хийх вүлээ дээ? Эмгэн минь авдрын ёроол шахвал атг гурил гарна. Савны ёроол шахвал шанаг гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолоос
атга гурил савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтөө сүгээр зуурч өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүлш бов хийгээд хөргөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрүүлш бов гинтхэн хөдлөөд цонхноос тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гаран хашаагаар дамжин зогтжээ. Түүнийг замаар өнхөрж явтал туулай тааралдаад Ямар сайхан бов бэ? Одоо чамаг эдэндээ. Элдэн туулаа минь намайг буйдэж би чамд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлдэн туулаа чамаас дигдэн зайл чаданда. гээд өнхрөн явтал чонтой тааралджээ. Өнхрөөш бов чамайг одоо би идэндээ. Чанагой намайг буйдэж би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлдэн туулайг тааралдахад дигдэн зайл чадсан, өлөн чон чамаас өнхрөн зүхтэж чаданда. гээд өнхрөн явтал баавгатай тааралджээ. Ямар сайхан бов бэ? Яг одоо идэндээ. Баугаха та намайг буйдэж би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлдэн туулайг тааралдахад дигдэн зайл чадсан, өлөн чон чамаас өнхрөн зүхтэж чадсан, найг баугай чамаас магад зүхтэж чадна. гээд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ. Түүнийг цаашаа явж байтал зайлт үнийг тааралдав. Амттай сайхан бов бэн. Алив одоо идий. Үнийг игч минь намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлдэн туулайг тааралдахад дигдэн зүхтэж чадсан, өлөн чонтой учирсан ч өнхрөн зайлж амжсан, майг баавга тааралдахад мадаггүй зүхтэж чадсан, зайлт үнийг чамаас зайлж бас чаданда. гээд өнхрөн одох гэтэл зайлт шар үнэг ямар сайхан дүүвэ. Даанч их чинь нас хөгшөрчхөө чих хатуу болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахаад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрөөш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуултал үнэг түүнийг ганцхан гээд идчихжээ.